Бүгдээрээ сайн байцгаана уу? Таны эргэн тойронд ADHD гэж онцлогдсон хүүхэд болон таамаглаж байгаа хэн нэгэн байх юм бол миний ярих ярианд анхаарлаа хандуулаад үзээрэй. ADHD буюу бид бүхний мэдж байгаачлан анхаарал дутмагшил, хэд хөдөлгөөнтөг, тэгээд зарим байдлаараа түрэмгий зам байдлын эмгэг гардаг, ихэвчлэн ерөнхий 3 категорид хувааж үздэг шүү дээ. Анхаарал дутмагшилтай байдалтай хүүхдүүд, тэгээд мөн хэд хөдөлгөөнтэй, импульсив буюу түрэмгий зам, арын шинтэй хэсэг болон хүүхдүүд, эсвэл энэ хоёр хоорондоо холилдсон бүлэг хүүхдүүд гэсэн 3 ерөнхийдөө категорид хувааж үзэж байгаа. Эдгээрийг бол хүн болгон мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд тухайн хүүхдэд гарч байгаа энэ шинж тэмдгүүд маань болохоор доор хаяж 6 шинж тэмдэг илэрсэн байх ёстой байдаг. Тэгээд энэ 6 шинж тэмдэг нь болохоор тогтвортойгоор 6 сараас дээш хугацаанд илэрсэн. Мөн 7 насноос өмнө тухайн шинж тэмдэг эхэлсэн байх ёстой. Тэгээд энэ шинж тэмдгүүдийн ээж болон гэр бүлийнхэн, эцэг эх, өвөө эмээ, хамаатан садамч гэдэг юм уу, ойр дойронд байдаг гэр бүлийнхэн хүмүүс анзаарсан. Тэгээд мөн сургууль цэцэрлэгч юм уу энэ сургуулийн орчинд байгаа багш, сургууль хүмүүжүүлэгч гэсэн анзаараад энэ асуудал нь ямар нэгэн байдлаар амьдралд нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нь саад болж ивэл энэ ADHD гэж ерөнхийдөө дэлхийд даяараа оншилж байгаа. Тэгвэл өнөөдөр би энэ бичлэгээр тухайн зөвхөн шинж тэмдгийн талаар бус яагаад эдгээр хүүхдүүдэд энэ шинж тэмдэг нь гараад ADHD гэж онцлогдоод байгаа талаар тархины MRI зураг буюу тархины үйл ажиллагааны MRI гэж хэлдэг, fMRI гэж хэлдэг. Энэ шинжилгээгээр тархины яг ямар хэсэг нь буруу болон саадтай үйл ажиллагаа, доголдолтой үйл ажиллагаа явагдсанс болоод ADHD болоод байгаа юм бэ гэдгийг нь тайлбарлаж өгнө. Намайг Баясгалан гэдэг. Би одоогоор Японы улсад хүүхдийн хөгжлийн судалгааны төвд хүүхдийн тархины хөгжил болон мэдрэлийн хөгжлийн эмгэгүүд дээр судалгаа хийж суралцдаг юм байна. Тэгвэл яг ADHD-тэй хүүхдүүдэд маань илэрч байгаа тогтворгүй зам байдал, хэд хөдөлгөөнтэй байдал, эдгээр шинж тэмдгүүд нь болохоор ерөнхийдөө тархины сүлжээ хоорондын зохицуулт алдагдсанаас болоод эдгээр шинж тэмдгүүд нь илрээд байгаа гэж дэлхийн нийтээр ерөнхийдөө үзэж байгаа. За тэгвэл тэр сүлжээ гэдэг юм юу вэ гэхлээр бидний тархи чинь өөр хоорондоо маш уялдаа холбоотой ажиллаж байдаг. Ялангуяа анхаарлаа ямар зүйл дээр хандуулах уу, ямар зүйлдээс холдуулах уу, өөрийгөө хэрхэн хянах уу, уур уцаар хэрхэн дарах уу, зан арын шингийн байдлаа хэрхэн бусдад зүгээр ойлгуулах уу, эсвэл ямар нэгэн зорилго тавиад түүндээ хүрэхэд тэр ямар чадварууд танд хэрэгтэй вэ гэдгийг бүх зүйлийг хоорондоо тархи нь өөрөө боловсруулад тэгээд бие махбодод дохиод амжуулдаг гэсэн. Тэхийн тулд ерөнхийдөө бол энэ сүлжээ гэдэг нь болохоор triple network гэж хэлдэг. Энэ сүлжээг нь болохоор яаж мэдээд байна гэхлээр fMRI буюу тархины үйл ажиллагааны MRI зураг гэх тархины зураг байдаг шүү дээ. Тэр зургийг авснараа энэ үйл ажиллагааны алдагдал байна уу, байхгүй юу гэдгийг нь тодруулж болдго юм аа. За тэгвэл яг ямар үйл ажиллагаанууд ерөнхийдөө ямар өөр хоорондоо уялдаа холбоотой сүлжээ үүснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Ерөнхийдөө бол тэр 3 triple network гэдэг юм сүлжээд нь болохоор Saline network, frontoparietal network, default network гэдэг би энэ зураг оруулжээ. Ийм 3 сүлжээ байдаг юм аа. За тэгвэл энэ сүлжээ нь яадаг вэ гэхлээр ерөнхийдөө хүний бие махбодод сүлжээ тархи яагаад идэвхждэг вэ гэхлээр гадна талаас ямар нэгэн өдөөгч орж ирнэ. Өдөөгч гэдэг зүйл маань болохоор хин нэгэн тантай ярих үед та тэр хүн рүү анхаарлаа хандуулдаг шүү дээ. Тэрийг нь өдөөгч гэж хэлээд байгаа. Ямар нэгэн дуу чимээ харах ч байт юм уу мэдрэхүйгээр орж ирж байгаа бүх зүйлс нь өдөөгч, гадна талын өдөөгч гэж үздэг. Харин бас хүний дотор өдөөгч гэж бас байдаг. Энд нь юу байж болох вэ гэхлээр та нар ч заримдаа зүрх дэлсэхээр мэдэрдэг штэ тийм. Миний зүрх дэлсэж энэ эсвэл
ходоод нь хонголцоо дуурдаг шүү дээ. Ходоод хонголцоо дуурахаараа би өлсөж ин доо гэд. Эсвэл ямар нэгэн байдлаар ингээл бохондоо тэрнгүү таам би бохомж ин даа гэд. Эдгээр ингээд дотор мэдрэгдэж байгаа бодолд мэдрэгдэж байгаа зүйлсүүд нь болохоор дотоод өдөөгч гэж хэлээд байгаамаа. За тэгвэл тархины энэ шараар тэмдэглэсэн байгаа хэсгүүд нь болохоор эдгээр өдөөгчүүдэд гаднаас ирж байгаа дотроос ирж байгаа энэ өдөөгчүүд аль нь чухал юм бэ гэдгийг ангилдаг. Тэгээд цэнхэрлүү өгөх үү, анхаарлыг цэнхэрлүү өгөх үү, улаан руу өгөх үү гэдгээ шийддэг. Тэгэхээр энэ тархины цэнхэр хэсэг нь идэвч үү, улаан хэсэг нь идэвч үү гэдгийг энэ шар хэсэг нь тархины шар хэсэг нь шийдвэрлэдэг гэсэн. За тэгэнгүүт гаднаас багш ингээд хичээл ороод хинэ бата гэдэг ч юм уу те хинэ энийг ядад тухайн хүүхдийг дуудлаа. За өнөөдрийн тэр даалгаврыг уншаараа ямар даалгавар өгсөн бэ гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйл асуулаа гэж бодъё. За тэгэх юм бол хүүхд энэ цэнхэр хэсэг нь асдаг. Тархины цэнхэр хэсэг нь үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Тэгэхэд улаан хэсэг нь үйл ажиллагаагаа унтраах ёстой байдаг. Энэ цэнхэр хэсэг нь үйл ажиллагаагаа яагаад явуулж байна гэхээр цэнхэр хэсэг дээр явуулж байгаа энэ үйл ажиллагаа нь болохоор багш ямар нэгэн даалгавар өглөө тийм тэр даалгаврыг ойлгоод тэгээд ямар даалгавар өгснийг нь цээжлээд тэгээд тэр даалгаврын асуулт нь байна уу ямар нэгэн зүйл хийх ёстой бол тэрийг нь хийгээд дуусгах чадварыг нь тархины цэнхэр хэсэг буюу frontal-parietal network гэдэг тархины цэнхэр хэсгүүд нь идэвхтэй сайн ажилласнараа тэр тухайн даалгаврыг дуусгаж чадна гэсэн. Цэнхэр хэсэг рүүгээ явуулах уу, улаан хэсэг рүүгээ явуулах уу гэдгийг яг аль юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ гэдгийг тэр тархины улаан хэсэг буюу default mode network буюу тархины улаан хэсгийн сүлжээ нь идэвхжих үед бид нэр ихэвчлэн амарч идэг. Амарсан үедээ ямар нэгэн даалгавар ажил хийгээгүй тархины улаан хэсгүүд нь идэвхждэг гэсэн. Энэ үедээ бид нэр маш олон төрлийн шин санаануудыг бодож болдог. Эсвэл өмнө болж исэн туршлагуудаа боддог. Өмнө болж исэн үйл явдлыг эргцүүлэн сандаг. Эсвэл ирээдүйд болох зүйлийг ч гэсэн эргцүүлэн сандаг. Зэрэг ингээд дотор ерөнхийдөө юм ингээд бодох үйл явцад тархины улаан хэсэг нь идэвхждэг юм байна. За тэгвэл яагаад ADHD болоод байна гэхлээр ерөнхийдөө хүүхдээр сургуулийн хүүхдэр жишээ авъя л да. Хүүхэд сургууль дээр ингээд багшны урд нь хичээл заагаа сууж илаа. Гэтэл багш хичээл заагаа сууж байгаа юм чинь тархины энэ цэнхэр хэсэг нь асах ёстой. Энийг нь болохоор тархины шар хэсэг нь зохицуулах ёстой байдаг. Гэтэл хүүхдийн энэ шар хэсэг нь зохицуулах нь хэрвээ алдагдах юм бол шар хэсгийн зохицуулалт нь алдагдах юм бол тархийг цэнхэр хэсэг рүү явуулах ёстой байж итэл улаан хэсэг рүү явуулждаг. Тэгэхэд хүүхдийн багшийн зааж исэн юмыг анхаарахгүйгээр, сонсохгүйгээр ямар нэгэн өөр бодоол байж идэг гэсэн. Тэр нь болохоор яг тэр хичээлтэй холбоотой биш, тэр тухайн цаг мөчтэй холбоотой биш. Юу ч хамаагүй тархинд нь орж ирээд бодоод байж идэг гэсэн. Тэгэхдээ хэрвээ бид нар ч гэсэн ерөнхийдөө тиймэрхүү туршлага бол байнга өдөр болгон татагдчихж байдаг шүү дээ тийм болохоор тэрийг нь ерөнхийдөө 1-2 секундын дотор буцаагаад тархины хамгийн чухал хэрэгтэй анхаарлаа төвлөрүүлэх чухал гэсэн хэсэг дээрээ буцаагаад аваачих ёстой. Ерөнхийдөө цэнхэр хэсэг рүүгээ шил тархийг ажилуулах ёстой байж идэл энэ хоёр цэнхэр болон улаан хоёрын шилжилт нь хэд удаан явагдсанаас болоод анхаарал нь сарнаад буцаж анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй байгаад байгаа гэсэн. Тэгээ багш юм асуухад юу ярьж ийла? Юу боллоо гэж гайхаад ерөөсө хизээч тийч байгаагүй юм шиг тухайн хүүхэд ийм шинж тэмдэг үзүүлээд байдаг гэсэн. За тэгвэл тархины энэ шар хэсгийн үйл ажиллагаа нь алдагдсанаас болоод ерөөхдөө юу хүүхд тухайн ADHD хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч болох вэ гэхлээр энэ хэрвээ тархины энэ шар хэсгийн хэд идэвхтэй байх юм бол дофамин гэж хэлдэг. Энэ бол даавар биш. Дофамин гэдэг нь болохоор мэдрэлийн эс хоронд мэдээлэл дамжуулах химийн бодис байгаа. Энэ дофамин гэдэг энэ бодис нь болохоор
нэг эсээс нөгөө эсэг мэдээллийг дамжуулаад тухайн эсийг буцаагаад одоо нөгөө хэрвээ юм уншиж байгаа бол тэрийг ойлгоод буцаагаад хэлэх чадвартай гэдэг ийм сүлжээний зайлшгүй шаардлагатай химийн бодис ахна шүү дээ. Энэ химийн бодисынх нь болохоор хэд идэвхжэлтэй байснаас болоод тархины шар хэсэг нь болохоор зүйлээ алдчихдаг гэсэн үг. Тэнгүүт юу үүсдэг вэ гэхээр тухайн хүүхдэд анхаарлын хувьд юу үүсдэг вэ гэхээр хэд сенситив буюу хэд одоо нөгөө өдөлттэй байдаг хин нэгэн жижигхэн чимээ гаргангууд л дав хийж зочвол шууд тийшээ анхаарлаа хандуулдаг. Эсвэл ямар нэг юм гээд болоход нь жоохон л хөдөлгөөн гарахад тийшээ ингээл анхаарлаа хандуулаад анхаарал ингээл маш тогтворгүй дав гэл юм цоцсон ерөнхийдөө ингээд тогтож сууж чаддгүй хэд хөдөлгөөнтэй байдал үүсдэг гэсэн. Гэхдээ тухайн хүүхэд нэг онцлог нь болохоор анхаарал нь ерөөсөө зогсдгүй. Тэгж дав гэл ингээд зочвол амар хөдөлгөөнтэй байгаа мөртлөөс багшийн зааж байгаа юмыг аль хэзээний сонсчихсон, ойлгочихсон байж байгаа. Тэгэхээр анхаарал нь зогсохгүй байж болтгоо гэсэн. Заавал ойлгоогүй байна гэсэн үг бол биш байх нь шүү дээ. Тэгвэл дараагийнх нь болохоор хөдөлгөөн буюу импульсив байдал нь болохоор хэд их идэвхтэй, хэд их яриа, хүний өмнөөс шууд ингээд ярьдаг, яриан дундав таслаж ярьдаг ч гэдэг юм уу тийм. Маш олон зүйлийн талаар маш олон төрлийн мэдээлэлтэй байдаг. Энэ нь болохоор тухайн хүүхдийг ямар ийм том хүн шиг юм бэ гэсэн мэдрэмж ингэж төрүүлдэг гэсэн үг. Ингээл өдөр шөнө юуны ч талаар ярьдаг. Битгий одоо яриха болоо гэж хэлсэн үед л ер нь яриха болно. Тэрнээс биш бүр хизээч яриха зогсоодгүй. Тийм хүүхдүүд байж болно гэсэн. Тэгвэл бас энэ тархины шар хэсгэд нь үйл ажиллагаа хэрвээ алдагдах юм бол юу болдгоо гэхээр сэтгэл хөдлөл дээр нь болохоор сэтгэл хөдлөлийн төвшин болохоор маш яг галзуу болгонтой зөвлөхээр нэг бол уурлал маш хүчтэй уурлна. Жижигхэн хэмжээтэй бол уурлахгүй маш хүчтэй уурлаад тэгээд ерөөсөө сайн ингээд тайвширч чаддгүй. Өөрөөрөө ерөнхийдөө бол хүүхэд хөвчлэн нэг наснаасаа шалтгаалаад 5 минутын дотор л өөрөөрөө ингээд тайвширдаг. Гэтэл энэ төр хүүхдүүд маань өөрөөрөө тайвшрах чадваргүй байдаг. Яагаад гэвэл дотоод мэдрэмжийн нэг үйл ажиллагаанд би ингээд ийм юмнаас болоод миний уур хүрээд ийм намайг бухимдуулаад байна гэсэн тэр танин мэдгүй байхгүйгаа болохоор юунд дурлаад байгаа мэддэхгүй өөрт нь тийм уурын мэдрэмж төрөөд аль хэзээний юм аваа шидчихсэн, аль хэзээний хин нэгийг цогцчихсан, аль хэзээний хин нэгийг түлхчихсэн байж байгаа гэсэн. Энийг өөрөө мэдхгүй байгаамаа. Өөрийн мэдлэхүү ингээд ийм сэтгэл хөдлөлийн энэ мэдрэмж нь өөрийн мэдлэхүү шууд агрессив хүчтэй зан шингийн байдал руу ингээд түлхээд байгаа юм. Иннээс болоод тухайн хүүхдүүд нь маш их юм одоо хэрэг төвөгт орох ч гэдэг юм уу тийм эсвэл ээж эцэг ихт нь болохоор маш их сургууль цэцэрлэгээс нь гомдлууд ирдэг. За энэ болохоор тархиных нь яг үйл ажиллагаатай энэ шар хэсгийн үйл ажиллагаа алдагдсанаас болоод ингээд дэвштэй сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй наа гэсэн. Эсвэл уйлахаараа тайвширч чадахгүй гэдэг ч юм уу тийм. Тэгээд тухайн хүүхдүүд маань сэтгэл хөдлөл мэдэрдэггүй мүү гэхээр мэдэрдэггүй биш харин ч илүү биднээс илүү их сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Амархан юм цочоод жижигхэн юм айгаад ийм одоо жижиг бидний бараг сонсохгүй байгаа дуу чимээ эсвэл ингээд анхаарал нь нэг газар л ингээд энэ бидний ер нь анхаарч хараагүй тэр зүйл рүү анхаарлууд ингээд аль хэзээ очсон байдаг болохоор маш их сэтгэлийн төгшөөртэй байдаг. Энэ болохоор тархи нь болохоор хэд их ингээд идэвхтэй энэ тархиныхын шар хэсгүүдийн хэд их идэвхтэй дофамин хэд их ингээд ялгараад байгаа болохоор мэдрэлийн эсүүд нь ерөөсөө амарч чадахгүй байна. Тэгээ мэдрэлийн эсүүд хоорондоо нэг цахилгаан гүйдэл байдаг шүү дээ. Цахилгаан гүйдлийг ингээд араас нь дамжуулаад буюу ерөнхийдөө тархийг default network буюу ингээд амрах төлөвч шилжүүлэхгүй байна гэсэн. Байнгын л ерөөдөө нэг цэнхэр дээр, шар дээр ингээд шилжүүлэл нэг жоохон default network буюу амрах төлөв рүү шилжүүлэнгүүтэл буцаал ажиллах төлөв рүүгээ шилжүүлээд байдаг гэсэн. За тэгвэл дараагийн
өөр байдал нь болохоор тэгвэл ганцхан яг ингээд дуусчих юм бол ерөнхийдөө бол амархан ADHD-г бол эмчлэхэд амархан болж штэ тийм. Тэгтэл эдгээр нь болохоор ингээд энэ тархины сүлжээ ингээд дуусахгүй маа. Тэгвэл дараагийн үйл ажиллагааны алдагдал нь болохоор энэ тархины улаан хэсэгт буюу default network хэсэг дээр гардаг. Default network-ийн хэсэг тархины одоо яг энэ улаанаар тэмдэглэгдсэн байгаа энэ хэсгүүд нь болохоор хит идэвхтэй үед нь болохоор гадаад анхаарал нь таслагдаад ийм нарийн зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй маш их юм жижиг алдаанууд гардаг. Энэ үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхээр даалгавраа буруу бичиж авах ч юм уу тийм үсэг алгасаж бичих ч юм уу багшийн хэлсэн одоо нэг жижигхэн зүйлийг сонсохгүй өнгөрчих ч юм уу иймэрхүү шинж тэмдгүүд хүүхдэд ажиглагдж байвал энэ тархиныхан улаан хэсэг нь сайн ажиллахгүй байж магадгүй гэсэн үг. Мөн одоо хичээл дээрх даалгавраа гэрийн даалгавраа хийж байх үед эсвэл ямар нэг ингээд видео ч юм уу тийм юм үзэж байхад нь болохоор тоглоом бид нар тоглож байхад нь ингээд хүүхдүүд маань босоо явчихдаг шүү дээ тийм. Тэгэнгүүт энэ нь болохоор мөн тархины энэ улаан хэсэг нь болохоор унтрахгүй prefrontal network-ийг идэвхжүүлээд идэх гэсэн. Тэгэнгүүт энэ нь унтрахгүй болонгууд 5 минут анхаарал өөр юм ингээд бодоо явчихдаг. Шал өөр юм ингээд хичээл ингээд даалгавраа хийх талаар ярьж идэл тухайн хүүхд маань дундаас нь гинт шал тэс хүндлийн юм асуугаад явдаг ч юм уу. Тэс хүндлийн юм яриад ямар ч хичээлтэй холбоогүй зүйл гинт яриад эсвэл зүгээр л босоо яваад өгдөг. Хин нэг нь дуудсан юм шиг зүгээр босоо яваад өгдөг гэсэн. Эсвэл энэ default network нь хит одоо хүчтэй ажиллаад илүү ажиллаад ингээд одоо нэг уялдаа холбоотой ажиллах систем нь зөвхөн default network нь илүү ажиллаад ах юм бол багшийн ингээд хэлснийг сонсоогүй мэт ингэж харагддаг. Ерөнхийдөө хүүхд ингээд юм бодоод гүйлэрдэг штэ бид нар. Тэр үед яг нэг тийм царай гаргадаг гэсэн. Тэгээд та ингээд ямар нэг юм хэлнэ штэ тий. Ямар нэг юм гээд хэлэхэд нь болохоор таны яриг ерөөс сонсохгүй юм шиг. Ингээ юм яриалаа гэсэн чинь бүр ингээд ерөөс анхаар сонсохгүй. Тэгэхээр ерөөхдөө бол эцэг их багш нар том хүмүүс яахаар ингээ хүн юм яриад байгаа ч сонсдгүй мод ихгүй толгой царайлаа гэж ярьдаг шүү дээ тий. Гэтэл тухайн хүүхэд нь болохоор ингээд дотгошоогоо анхаарал нь чиглэлчихсэн. Дотроо ингээд өстой 9 шидийн бодоод явж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол тэр нь албаар яриг чи сонсохгүй байгаатай биш. Анхаарал нь дотгошоогоо ингээд чиглэлчээд байгаа юм аа. Ерөөсөө албаар хийгээд байгаа үйл биш юм аа гэдгийг заавал сайн ойлгоод өгөөрэй. За тэгвэл дараагийнх нь болохоор яагаад заавар дагахгүй юм бэ? Яагаад даалгавраа дуртуу ингээд орхитуулаад байгаа юм бэ? Тэгвэл энэ шинж тэмдэг юутай холбоотой байж болох вэ гэхээр энэ цэнхэрээс улаан руу ингээд маш хурд 1-2 секундээс бага хугацаанд ингээд шилждэг гэж тийм тархины үйл ажиллагаа. Гэтэл энэ үйл ажиллагаа нь маш удаан болоод 10 секунд ч юм уу 8 секунд ч юм уу маш удаан ингээд болчингууд нь болохоор нэг юм хийжснээ өөр юм руу шилжиж чадахгүй ингээд гацчдаг гэсэн. Тэгснээс болоод ихсэн ажлаа дуусгаж чадахгүй. Тэгээ нэг юм эхэлжээд за одоо завсарлаараа гэдэг чинь одоо болоороо гэж хэлэхэд болж чаддгүй гэсэн. За тэгвэл бас ийм шинж тэмдэг гэдэг тийм даалгавар зохион байгуулах чадвар муу буюу одоо яг юу хийх ёстой? Одоо даалгавраа хийх ёстой байж тоглоо явуулдаг ч юм уу. Яг чухлын дараалал нь алдагдсан байдаг гэсэн. Энэ болохоор ерөөхдөө юу одоо энэ тухайн гурван сүлжээнийх нь алдагснаас болоод юу чухлын ямар цагт нь би яг юу хийх ёстой? Одоо гэртээ ирээд даалгавраа хийгээд дуртай амаа хийх ёстой байж дандаа л ингэ дуртай амаа хийгээд байх гэсэн. Тэгээ энийг ингэ тайлбарлаад хэлсэн ч ойлгохгүй. Дуртай амаа л хийнэ. Ягаад гэвэл дуртай амаа хийснээр тухайн хүүхдэд нь тархинд нь дофамин буюу ийм урамшууллын даавар сэтгэл ханамжтай байдал нь ялгарч идэг. Энэ attention хүүхдүүд нь болохоор ерөнхийдөө дофамины дутагдaltaй байдаг гэж үздэг. Өмнө нь ирсэн болохоор тархины шар хэсэг дээр нь байгаа хүүхдүүдийнх нь болохоор дофамины илүүдэлтэй байдаг
гэж хэлсэн шүү дээ тий. Харин энэ attentionтэй хүүхэд нь болохоор ерөнхийдөө default network руу үе шилжээд байдаг хүүхдүүд маань болохоор ерөнхийдөө дофамины дутагдaltaй байдгаа гэсэн. Тэгэхээр ер нь юмд ингэж тууштай дуустал нь хийж чадахгүй. Тэр ямар нэгэн одоо жижигхэн бидний ингэж жижигхэн юм хийгээд ингэж маш их сэтгэл ханамж ингэж авдаг тэр зүйл нь байхгүй болохоор илүү ингэж сэтгэл ханамж авах хэрэгтэй байж тал илүү зүйлийг ингэж шаардах гэдэг. Ямар нэгэн байдлаар ийм хүүхд чинь тасралтгүй юм анхаарал шаардсан ажил дургүй байна уу? Ямар нэгэн байдлаар ийм хичээл хийх гэдэг ч юм уу те даалгавар хийх гэдэг ч юм уу эдгээр нь болохоор маш уйдгартай хийхээс өөр аргагүй тийм сонирхолтой зүйл бол хүүхдийн хувьд бол байхгүй шүү дээ тийм болохоор ерөнхийдөө бол ийшээ тархийг шилжүүлж чаддгүй гэсэн. Тэгээ хүүхэд хурдан залхаад ер нь ямар нэгэн зүйл төр төвлөрөх нь тухайн хүүхдүүд маш хэцүү байдаг. Яг тэгвэл тархи нь угаасаа төвлөрч чадахгүй тархийг яг префронтал буюу цэнхэр хэсэг рүү шилжүүлээд тархийг ингээд төвлөрүүлэх хэрэгтэй байж тал тэн дээр тархийг төвлөрүүлж чадахгүй болохоор аль болохоор тархи нь энэ зүйлээс зайлсхийхийг шаарддаг тухайн хүүхдэд. Эсвэл таны хүүхэд маш их юм алдаад үзэг харандаа цүнх малгай гэл бүх юм ингээд айгүй олон зүйлийг юм ингээд алга болгоод байна. Тэгэх юм бол энэ нь болохоор юутай холбоотой байдаг вэ гэхээр одоо энэ ширээн дээр гаргаад тавьсан хичээлийн хэрэглэлүүд байгаа шүү дээ. Тэд нэрийг ингээд цүнх рүү ингээд хийгээд гэрэл аваад тарих хэрэгтэй байж тал тэрийгээ зөв мартчихдаг. Энэ нь болохоор хэд их ингээд төгшөөгөө ингээд бодолд автагдаад өөрийн бодож явж байгаад энэ тархиных нь улаан хэсэг нь л идэвхжээд байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд богино хэмжээний ой санамж буюу энэ цэнхэр хэсэг дээр идэвхжих хэвээр working memory буюу богино хэмжээний ой санамж байхгүй. Тэнгүүд богино хэмжээний ой санамж ингээд алдагдсан үед болохоор тухайн хүүхд ингээд ширээн дээр гаргаж тавьсан юм удаа санахгүй зүгээр тэгэл хаяа авчдаг гэсэн. Тэгээ мөн амархан сатааргач чинь тэмдэг мөн илэрч болдог. Тэгээд өдөр тутамдаа ингээд хийдэг зүйлс дээр маш удаан дадал суудаг гэх юм уу? Өдөр тутмынхаа үйл ажиллагаа одоо гэртээ орж ирэх хувцас талаа гараа угаагаад цайгаа уух хэрэгтэй байж итэл шууд гэртээ орж ирэнгүүтээ хувцааш талихгүй өөрийнхөө дуртай амиг хийгээл яваад өгдөг гэсэн. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр тухайн хүүхд ингээд буруу муухайштай болохоор гэдэг ч юм уу тэрнтэй холбоотой биш. Memory encoding буюу тухайн зүйлийг одоо working memory богино хугацааны ой санамжинд оруулаад урт хугацааны ой санамжид ингээд оруулснараа энэ одоо өдөр тутмын үйл ажиллагаа нь болохоор ямар ч тийм хүчин чармаалтгүйгээр явагдаж явах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгхийн тулд одоо жирийн хүн жишээ жирийн хүүхдүүд ерөнхийдөө бол нэг 5 хоногийн дотор л нэг имийг ингээд тууштай зааж өгөх юм бол нэг 5-7 хоногийн дотор л энэ ингээд ерөнхийдөө өдөр тутмын үйл ажиллагаанд орчдоо гэсэн. Одоо хүүхдээ орж ирэхэд нь хувцсыг яг ингэж тайлаарай гэгээд ингээд 5 хоногийн дотор эднийг ингээд тайлбарлаад хэлж өгөөд өдөр болгон цуг хийгээд ингэх юм бол ерөнхийдөө нэг 7 дахь 8 дахь хоногоос нь энэ дадал нь суудгаа гэсэн. Тэгвэл ингээд тайлбарлаад байгаа миний гол зорилго маань ерөнхийдөө ADHD гээд онцлогдсон хүүхдтэй эцэг эхнэрт болохоор хүүхдтэй өсөхөд маш их энерги энгийнээс хэд дахин энгийн одоо хүүхдтэй эцэг гэхээс хэд дахин энерги ирж хөөж шаарддаг юм аа мөн тэсвэр төвчээр мөн шаарднаа. Яагаад гэвэл бидний одоо өдийг хүртэл амьдарч ирэхэд ихэнх хүмүүс болохоор ерөнхийдөө бидний одоо туршлага дээр үндэслээд хүүхдээ өсгөх нь бидний өөрсдийн одоо аав ээжээр өсгөгдсөн туршлаган дээр үндэслэдэг ингээд суурин тавигдаад хинээрч заалгахгүйгээр хүүхдээ өсгдөг шүү дээ. Гэтэл ADHD-тэй хүүхдээ эцэг эхнэр хэрэг тийм туршлага байхгүй байх юм бол энэ маш хүнд туснаа. Хүүхдээ яаж харьцах, юу гэж хэлэх арга барил байхгүй гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор хэрвээ хүүхдийн ADHD-гээд онцлогдсон бол аль болох хурдан энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд
Тэгээ хүүхдтэйгээ ажиллах арга барилаа олж чадах юм бол ADHD-тэй хүүхд маань ч гэсэндээ яг бусад энгийн хэвийн хөгжилтэй, тархины хөгжилтэй хүүхдүүдтэй ижилхэн хөгжиж, өсөж дэвжих боломжтой юм аа. Энийг л хэлхийг хүссэн юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.